Ямар нэгэн атман хулиган байгаагүй гэж боддгийн. Хулиган гэдэг бол уг нь англи хүний нэр юм байна лээ. Хулиган гэж. Тэр нь бол жоохон дэггүй гэрээ одоо ер нь хэддугаар зуунд юм дээ. Английн тэгжил алдаршаа тэр нь тэгээд хүний нэр биш. Одоо хүний одоо мэрэгжил биш шүү дээ энэ чинь. Хүний нийгэд бизэлж байгаа нэг бас нэг тодорхой тодотгол болоод хулиган гэдээ үлдсэн юм билээ. Манайд бол энийг одоо жоохон ямар утгаар нь хэрэглээд тоглоом шоглоомоор шүү дээ. Яг хөө дэггүй, сахилгагүй хүнийг л хэлдэг. За хуульч хүний хувьд хэлэхэд бол хулиган гэдэг бол одоо Оросын холбооны улсын хуулинд хулиганство гэж зүйл ангви. Тэр нь одоо манай танхай. Тэгэхээр хулиган байсан үхтэр бол тэр эрүүгийн танхаарах гэдэг зүйл ангаар шийтгэл авч ийсэн үү гэсэн эрх зүйн талаас нь асуултыг унших юм бол би хулиган байгаагүй. Тэр ямар нэгэн эрүүгийн юм уу хуулийн хариуцлага хүлээж аваагүй. Дэггүй байсныг бол дэггүй байсан. Ер нь дэггүйдгүй байна гэж нарууд ховор үзтэй. Тэгэхдээ минийх бас нэг тодорхой учир шалтгаан бас байсан юм аа. Миний аав намайг 13-тай байхад бурхан болсон. Тэгээ би ээжтэйгээ ойлгохнаа үлдсэн. Намайг өсгөж эндэлгэсэн эмээ маань тэрнээс ч өмнө бурханы оронд заларсан байсан. Ээжтэйгээ хоёулаа үлддэг юм. Ээж маань ажлын онцлогоороо жилийн бараг тэн хагасыг нь хөдөө өнгөрөөдөг, сагас судалдаг хүн. Ингээ гэртээ ганцаараа үлдсэн шилжилтийн насны банд дэггүйтсэн нэг үе зурус байдаг. Дэггүйтгэхдээ бол ер нь нэлээд тийм буруу замаар явчихнуудаа гэж манай ах дүү нар анд нөхдүүд бас болгоомжилж байсан тийм үе байдаг юм аа. Одоо тэгээд эн чинь миний амьдрал тохиолсон учраас тэр зурус үеийг хасаад хайчих арга байхгүй. Одоо байснараа л байдаг. Намайг ерөнхий сайдаар томилогдох гээд улсын их хурлын чуулганд ороход одоогийн улсын их хурлын дарга Зандахүгийн инк болд улсын их хурлын гишүүнийхээ хувьд надаас энэ асуултыг асуудаг. За та ерөнхий сайд болохоор таны нэрийг оруулж иржээ. Баг залуудаа та ямар хөө явсан бэ гэж сая таны асуултыг улс төр талаас нь эрх зүй талаас нь надад тавьдаг. Тэд байсан юм байснаар нь л би хариулж байсан. Тэр үеэс маань одоо надад олдсон гэх юм уу, суусан гэх юм уу тэр туршлага амьдралд мань хэрэг болж ирсэн нэг үл хэрэг болж ирсэн шүү. Хэрэг болж ирсэн. Ер нь бол энэ хотын орчин, хотын амьдралын өвөрмөц онцлог гэдэг бол бидний амьдралын нэг хэсэг нь гудамжинд өгөрдөг. За насанд хүрсэн хүн бол гудамжийг бол ажил гэрийн хооронд юм уу, аль нэг газар хүрэх тийм орон зай гэж ойлгодог баг. Хүүхдийн хувьд бол гудамж гэдэг бол амьдарч байгаа орчин нь юм л да. Хүүхэд учраас бид бол гудамжинд өнөөгийнх шиг олон тийм хүүхдэд зориулсан зугаа цэнгэний газар тун тоотой байдаг байлаа. Тэгэхээр бидний хувьд бол энэ гудамж гэдэг бол бидний өсгсөн орчин. Гудамжны хууль бол бичигдээгүй олон хууль байдаг. Ер нь бол тухайн нийгэм, тухайн ард түмэн юуг эрхмэлдэггүй, юуг дорд үздэггүй гудамжны хууль ерөнхийдөө тэр зарчмаар л бичигддэг юм билээ. За тэнд бол бас орхиморч заалтууд бий тэр гудамжны хуулинд. Ер нь насан туршдаа дагах ёстой юм шүү гэсэн суур, ялангуяа уламжлалт, ёс зүй, зан суртахуун, Монгол хүний одоо дээдэлдэг хүн чанар бас шингэсэн тийм заалтууд байдаг. Тэгээ энүүгээр л энэ хатуу гудамжны тэр хуулиар биднийг бас хүмүүжүүлсэн байдаг. Амьдралд мань бас их хэрэг болд юм билээ. Ялангуяа хүнд хэцүү үе,
сорил дулгарах, эрсдэл дулгарах үед бол магадгүй баг залуудаа долсон гэх юм уу, туулсан гэх юм уу, тэр дуршлага маань хэрэг болж ирсэн. Цэрэг талбайх тэр үедээ бол би бас нэлээд өөртөө сэтгэл дундуур явдаг байсан. Би уг нь одоо Москвагийн их сургууль олон улсын эрх зүй ийм мэрэгдлэр төгссөн байдаг. Үе тэнгийнхэн маань мэрэгжлэрээ сайхан ажил хийгээд байдаг. Би л гэж нэг хүн мэрэгжилтэй хэрнээ цэрэг татагдаад цэргийн мэрэгжил байхгүй. Орчуулагчаар би сурж байгаа. Орчуулагч гэдгийг бол орос хэл, орос сургуульд явсны ачаар гадарладаг, халтарладаг. Тэгээ энүүгээрээ би талхаа олж идэж байх гэжтэй гэж тэр үедээ нэлээд тийм гутардаг байсан. Миний амьдрал гарааныхаа ихэнд л гацж эхэллээ дээ гэж би хөвдөө боддог байсан. Одоо бодоход жишээ нь цэрэг дөнгөрүүлсэн 4 жил хагас миний амьдрал бас их хэрэг болсон. Тэр цэрэгт бас бичигдсэн дүрм журм байхаас гадна бичигдээгүй хууль их биш шүү дээ. Ялангуяа бас нэг эрчүүдийн хоорондын дан эрчүүд шахуу цугласан ийм өвөрмөс хамт олон тентгийн хууль бас хатуул да. Бас нэг эрийн жудагтай байх энэ эрдэмтэл зүрхий сургадаг газар юм байна гэж би ойлгосон. Тийм учраас сургуульд байхдаа гудамд хүүхдүүдтэй тоглож байхдаа зүггүүдж байхдаа дараа нь цэрэгт явсан энэ он жилүүд бол миний одоо барилгаар ярих юм бол гайгүй хундамцтгаад өгсөн юм байна даа л гэж би энэ хувь заяандаа баярлж явдаг. Европ маягийн хууль тогтоолт бодлого гаргасан энэ хууль бодлогыг хэмжүүлэхгүй байх сонирхол бол одоо шууд тавьдаг байна. Сонгуульд оруулахгүй байдал үүсч магадгүй болгоомжлж байна гэж. Эцсийн эндээ эдийн засгийн хэмжлэний хүндээ зориулж тавьчихдаг. Дахин ийм боломжуудыг алдаад байх тийм олон боломжтой орн бол Монгол биш шүү. Тэгэхэд та өөрийнхөө энэ нэг хятад юм уу нэг солонгостой өгөөд байлаа. Яг энэ утгаар нь би бол төрийг өөрөө хүчтэй байгаасаа гэж үнэхээр хүсдэг. Насаг суурин дээр тогтох хамгийн найдвартай хөр суурь нь бол хуулийг ягштал мөрдөг шүү дээ. Түүсийн тэгш байдгийг улс төрд хангаж иж улс орны тогтвортой тэнцвэртэй хөгжил бий болдог гэдэг. Жохон бие Монгол улсынхаа төлөө зориулахад бэлэн гэсэн бодолтой явдаг л та. Энэ бодлого бол үе 20 30 жилээр ингээд зангидагдах хэрэгтэй юм шиг. Хөгжмийн тулгын чулуу тавигдсан агуулсууд бас ажиж амьдарч байсан үе шүү дээ. Монголд удирдсан, Монголоос үлссэн бүхнийг хэрэглэх дуртай. Дараагийн засал дуучдад энэ маш том үзүүлбэрээр болно би бодож байна. 153 мянган хүн оролцож асар олон санал гарсан. 5 зүйлийг хийснээр Монгол улсаа хөгжүүлчихгүй шүү дээ. Монгол улсаа хөгжүүлье гэж нэг төлөвлөлт авч байгаа учраас. Нэгдүгээрт баяр даргаас ингэж асуумаар байна. Баяр даргын нэг хэлсэн мундаг үг байдаг. Тэр үгийг би өөрийнхөө ерөнхийдөө философи болгон ерөнхийдөө өөртөө хадгалж явдаг. Энэ үг болохоор би хүнийг баян ядуу хөгшин залуу гэж юусоо ангилдаггүй. Ном уншдаггүй л гэж хоёр хуваадаг. Та ингэж үздэг учраас ном байнга уншдаг гэж бид ойлгодог. Тийм учраас одоогийн залуучууд ерөнхийдөө ном унших нь маш их багассан. Учир нь энэ интернет орчин бий болсон, Facebook, Twitter энэ бүгдээс ном уншилт нь хүртэл багасж байгаа хаа. Гэхдээ та өөрийнхөө ном уншдаг энэ дадал туршлагаас хуваалцаад одоо номыг хэрхэн шимтэн унших талаар энэ залуучтай та нэг сургамж сургаал тэгээд үлгэр дуурайл болох өөрийнхөө дадлаасаа ярьж өгөөч гэж хүсэж байна. Хоёрдугаарт нь сандуу даргаас нэг зүйл асууя. Сандуу дарга бол нийслэлийн газрын албаны дарга байсан. Тухайн үед бодлого бас хэрэгжүүлж явсан хүний хувьд өнөөгийн одоо хот төлөвлөлт энэ хотчлтыг та хараад одоо таны бодож ирсэнтэй санал нийлж гэнэ үү? Эсвэл таны одоо харж ирсэн дүр зургаар чинь өөр шийдэлд очсон уу гэж асуумаар байна. За анхаарал тавьсан маш их баярлалаа. За хоёрдугаар асуултаас явахаар шийдлээ. Анх би 1996 онд Москва хотод төгсөж ирээд би эдийн засгийн мэргэжилтэй л дээ, газрын мэргэжилтэй биш. Энэ газрын үнэлгээ
төлбөрийн хилцэст нь байцаагцаар орж ирж байсан. Газрын үнэлгээг тогтоодог. Яг тухайн үед бол энэ газрын албан шинээр байгуулагдаад газар ийм үн цэнтэй байгаагүй. Бид нар газрын төлбөр авах гэж хүмүүстэй уулзахад бид нар газраа томруулахгүйгээд газрын түрээсийн төлбөр гээд юу яриад байна гэд ийм үед бид нар ажиллаа хийж исэн. За 2000 он гараад түрүүний хэлсэн онд одоо цагийн дараалал бол газар өмчлөх эзэмших хүсэлтэй хүмүүс маш их болсон. За би энэ залууг бол газрын одоо харилцаа ялангуяа хоёр нийгэм солигдоод одоо 90 оноос хойш за 2003 оны шинэ газрын тухай хууль батлагдсанаас хойш энэ асуудлыг асууж байна гэж би ойлгож байна. 2000 оны үед бол ер нь бол хөдөө орон нутгаас маш олон хүмүүс хот руу нүүдэлж орж ирсэн. Механик өсөлт бол урд байгаагүйгээр ирсэн. За өмнө нь 2002 он хүртэл Улаанбаатар хотод орж ирж амьдрах гэж байгаа хүмүүс бол бас тусгай хураамж төлж бас хотын захиргаанаас зөвшөөрөл авч ирдэг байсан бол энийг нь бол одоо хүний эрхийг зөрчиж байна гэд одоо дээд шүүхээс шийдвэр гараад Монгол улсын одоо иргэн өөрийнхөө хүссэн газар амьдрах ёстой гэсэн юм заалтын дагуу Улаанбаатар хот руу маш олон хүмүүс нүүж орж ирсэн. Яг энэ үед бол хоёр нийгэм солигдоод за яг тухайн үед одоо энэ газрын асуудлыг одоо эрхэлж байсан байгууллагын хувьд бол хотын захиргааны хувьд бол энэ асуудал бэлэн биш байсан. Бэлэн биш байсан. Тэгээ бэлэн биш байсан учраас өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 17 төлөвлөлтгүй суурьшил бий болсон. Тэр төлөвлөлтгүй суурьшлыг инженерийн шугам сүлжээ, нийгмийн дэд үтсээр хангахын тулд хот хөрөнгө мөнгө хүн хүчний хувьд бол дутмаг байсан. Гэхдээ байгаа хүмүүстэй бол зөвшөөрөлгүй хүмүүс одоо буулгахын тулд тэр уул орой дээр буутсан хүнд тэр дэд үтсийн нөгөх хүргэх тэр олон ажил хийгдсэн л дээ. Тийм учраас өнөөдрийн Улаанбаатар хотод тулгамдаад байгаа энэ асуудал одоо миний бодоо би бол бас сүүлийн 12 оноос хойш бас жоохон судалгааны ажил хийгээд үзэхэд бол нэг 7 бэрхшээл байна уу даа гэж би нэг тооцож байна. Агаарын бохирдол, хөрсний бохирдол, замын төвчрэл, хогны асуудал, дид үтсийн одоо энэ хуучрал тийм ээ. Энэ одоо шугам сүлжээний гэх мэтчлэн юм олон 7-8 асуудлыг гаргаж тавиад энийг бид яаж шийдэх ёстой юм бэ? Тэгэхээр энийг өсөөд бид нар байр шил суурьшлаар нь зохицуулах ёстой байна. Бид нүүж ирж байгаа хүмүүс шинээр төлөвлөх гэж байгаа газруудаа урьдчилан сайн тооцож тэнд хүмүүсийг зөв суурьшуулах ёстой байна. Бид энэ дээр алдаа гаргаж ирсэн. Үнэн алдаа гаргасан. Тэрийг энэс нуухгүй алдсан. Харин одоо энэ алдааг засах ёстой байна. Өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй хотууд болох Лондон, Сеул, Токио бүгдээрээ өнөөдөр Улаанбаатар хотод толгомдоод байгаа энэ асуудал бүгд л тойрогоо бүгдийг дайрч гарсан. Бидний баг байхад одоо Токио түн одоо замын цагдаа зам дээр удаан зогсож чадахгүй хорт тутааны багтаа явдаг байна гэж ярьдаг байсан. Бид нар тухайн үед гайхдаг л байсан. Тэгтэл 40 жилийн дараа бидэн дээр энэ ирсэн л байгаа байхгүй юу? Тэгэхээр хэдэр яаж энийг одоо энэ хотууд энэс гарсан юм бэ гэхээр ерөөсөө шинжлэх ухааны суурилсан тийм зөв бодлого гаргасан юм байл л дээ. Тэгэхээр бид нар хэвээ энэ бодлогыг зөв гаргаад хөрөнгө мөнгөө зөв төлөвлөөд хөрөнгөө зөв босгоод ингээд хийх юм бол богино хугацаанд энэ одоо бэрхшээлийг цогцоор шийдэх бүрэн боломжтой. Нийслэлийн Монгол Ардын нам ч гэсэн энэ дээр бид нар эрдэмтдийн бодлогын зөвлөлөө ажилуулад одоо ирэх одоо 20 жилийн Улаанбаатар хотын бол төлөвлөлт төсөөллийг бол бэлэн болгосон байна. Тэгээ сонгуулийн үед мэдээж энэ асуудал энэ мөрийн хөтөлбөрөөр ард түмэндээ дэлгэн одоо бол бас сонгуулийн сурчлагын эхлэх бол энэ талаар бас нарийн бас ярьж болохгүй. Бидэнд алдаа байсан, харин алдаагаа засах боломж бас бидэнд байгаа гэдгийг бас энэ давшинд хэлье. Баярлалаа. Ном унших хүмүүсийг хөгшин залуу баяа ядуу гэж ялгадаггүй ном уншдаггүйгээр нь хүмүүсийг ангилдаг гэж би хэлсэн юм байна л да. Тэрнийг ш мартчихж. Нэрээ тэгж хэлсэн бол оноо л хэлсэн юм байна. Ер нь бидний азтай гэдэг бол юу вэ гэхээр бидний үед чинь одоогийн хүмүүсийн харилцаа